Нийслэлийн нийтийн биеийн тамир спортын хороо болон Монголын гимнастикийн холбоо хамтран аэробик гимнастикийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах нийтдээ тэмцээнийг амжилттай зохион байгуулж өндөрлсөн байна. 29 дахь удаагийн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 21 байгууллага клубын 190 гаруй тамирчин ур чадвараа сорилсоллоо. 2017 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн шинжлэх ухаан технологийн их сургуулийн спорт танхимдуулж тамирчид 5 насны ангилалд аэробик гимнастикийн үндсэн 7 төрлөөр өрсөлдлөө. Тэмцээний нээлттэй ажиллагааны үеэр аэробик гимнастикийн төрөлд спортын мастер цолны болцол хангасан Дорж сүрэнгийн очир цол тэмдэгэ гард авсан юм а. За тэмцээний хамгийн бага нас буюу 6-аас 8 насны ангилалд огтоос Монгол Улсын боловсролын сургуулийн багийн тамирчин их шиглэн тэргүүн баригдсан бол бүгдийн ганцаарчсан төрөлд мөн Монгол Улсын боловсролын сургуулийн багийн тамирчин Үнволд аваргын алтан медаль эзэн болжээ. 9-өөс 11 насны ангилалд лайт клубын тамирчин Оюума Идэр Жавхлан нар хосын төрөлд тэргүүн баригдсан бөгөөд мөн ганцаарчсан төрлүүдтэй тус Улаанбаатар хотын аваргаар тодорсон байна. За энэ насны гурвалсан төрөлд Хөвсгөл аймгийн баг тамирчид, багийн төрөлд Хаанул дүүргийн 34-р сургуулийн тамирчид алтан медаль эзэн боллоо. Тэгвэл 12-оос 14 насны ангиллын ганцаарчсан төрөлд эрэгтэйчүүдээс Монгол Улсын боловсролын сургуулийн багийн тамирчин Оргил болт Улаанбаатар хотын аваргаар тодорсон бол эмэгтэйчүүдээс лайт клубын тамирчин Жаргал сайхны аз жаргал 18117 оноогоор бусдыгаа мандалж дахин нэг удаа Улаанбаатар хотын аваргаар тодорсон байна. Гимнастик спортоор 8 жил хийж байгаа. Хотын аваргаар 7-8 жил дараалж орж байгаа. Өмнө ямар амжилт байгаа? Өмнө нас ганцаарсан төрлөөр мөн алтан медаль. Тэгээд тус гимнастик би нэг хэлбэр галбир засан. Тэгээд би зөв хөгжүүлнэ. Тэгээд тийм талаар. Өрсөлдөө ямар байсан? Өөр бусад ямар төрлүүд орсон? Өрсөлдөө маш амар хэцүү байсан. Нэг багийн өрсөлдөх амар хэцүү. Тэгээд бусад төрлөөр гэвэл гурван баг, данс гэдэг. Энэ жилийн нийслэлийн аваргад 3 төрлөөр болж байгаа. Ганцаарсан хос данс гэх 3 төрлөө. Сая үзүүлбэрээ хэр удаа хугацаанд бичсэн? Үзүүлбэр хэмсараа яаж? Сая үзүүлбэрийг бол нэг сар гараад бичсэн. Өмнө хоёр хосын төрөлдөө ямар амжилт гаргаж юу хамтдаа? Хосын төрлөөр эхлээд 2-3 жил орж байгаа. Тэгээд завсарлаад саяхнаас дахиж орж байгаа. Тэгээ хосын төрлөөрөө улсын гараалт хотын аваргаар мөнгө хүрэл авчихсан. Чиний хувьд өөр бусад ямар төрлүүдэд орж байна? Би одоо бол хос багийн төрлөөр орж байгаа. Тэгээ өмнө нь ганцаарсан төрлөөр орсон. Тэгээ Монголын Япон сая болсон тэмцээнээр ганцаарсан төрлөл дээр мөнгө медаль авсан. Өмнөх улсын аваргын зүйдээр төрүүлээд тэгээ 2-3 томоонд орчихсон. Улсүрийн лайт клубын тамирчдын хувьд энэ насны ангилалд мөн хосын болон гурвалсан аэробик бүжгийн төрлүүдэд тэргүүлжээ. Харин багийн төрөлд Хаанул дүүргийн 34-р сургуулийн тамирчид аваргын алтан медалийг хүртсэн байна.